За Code Red гэж юу юм бэ гэдэг. Технологийн компаниуд Code Red гэдэг нөхцөлийг ашигладаг. За тэрний үсвэхээр бидний одоо өгдөг үндсэн үн цэн маань ач холбогдолгүй болдог ч юм уу, үндсэн бизнес цаг руу маань ажиллахаа болох тохиолдолд технологийн компаниуд энэ Code Red гэдэг нөхцөлийг зарлаад өөрийнхөө одоо онцгой шаардлагагүй ажил дээр төвлөрж байгаа цаг хугацаа, хөрөнгө оруулалтуудыг яг үндсэн бизнесээ аврахад зориулдаг нэг ийм үйл ажиллагаа явдаг. За жишээлх юм бол хамгийн сүүлд Google-ийн ChatGPT нэвтрэх үед жишээл Code Red зарласан байдаг. Яг бол хүмүүс нэг хайлтын систем ашиглахаас илүүгээр шууд ChatGPT-гээс бүтээгдэхүүнийхээ авч байгаа мэдээлэл авах байдал эхэлсэн. Энэ нь болохоор эргээд Google-ийн үндсэн бизнест аюул учруулах ийм нөхцөл байдал үүсээд Google-ийн маань Code Red гэдэг нөхцөлийг зарлаад энэтэй холбоотойгоор одоо байгаа хамгийн мундаг AI технологиг Google-ийн хөгжүүлсэн байх жишээтэй. Google-ийн Gemini 3 гарсны дараа OpenAI маань бас Code Red-ийг зарлаад одоо энийг OpenAI 5.2 гэдэг дараагийн хувилбарууд гарч ирээ явчихдаг тийм. Тэгвэл манай бизнесийн боловсролын салбарт яг Code Red гэдэг энэ нөхцөлийг зарлах ийм шаардлага тулгарчаад байна гэсэн үг. Бид нар болохоор энэ бизнесийн салбарт инновацийн холбоотой симпозиумын хүрээнд энэ талаар авч үзэх болно. Тэгээ гол нь ямар нөхцөл байдал үүсэж байна вэ гэхээр бидний 4 жилийн хугацаанд тодорхой онлайн мэдлэг дадлагаар дамжуулж олгодог ур чадвараар гүйцэтгэдэг ажлуудыг хэдхэн секундэд одоо биелүүлдэг, хэдхэн секундэд төдрийг гүйцэтгэх ийм боломжтой технологийн эрүү үед одоо амьдарч байна бид нар. Энэ маань бизнесийн компаниудыг өөрсдийнхөө бизнес процессыг дахин сайжруулах, бизнесийнхээ архитектурыг хүний оролцоог багасгаад илүү технологиор суурилсан байдлаар эргэж хийх энэ нөхцөл байдал үүсээд энэ маань өөрөө хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн том одоо импактыг бий болгож байна. Уламжлалт бидний мэрэгчлэнүүдийн эрэлт багасаад цоошин төрлийн мэрэгчлэнүүдийг одоо шаардах энэ нөхцөл байдлууд ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ болгонд бид нар одоо бэлэн байна уу? Энэ болгонд бид нар яаж бэлэн байх уу гэдэг асуудал бол хамгийн толгомцоо асуудал болж байгаа. Бизнесийг бид нар нэг тийм найрал хөгжим гэж харж болно. Хүн болгон тодорхой үүрэг гүйцэтгээд ингэ явж байгаа тийм. Зарим нь санхугаа, зарим нь эрсдлийн шинжилгээгээ гэдэг маркетинг хүнээс хариуцаад ингэ явж байгаа. Тусдаа хөгжим тоглож байгаа. Одоо тийм найрал хөгжим гэж ойлгож байна. Гэтэл одоо технологи маань ямар нөхцөлийг бий болгож ихээр энэ олон тусдаа хийгддэг ажлуудыг тодорхой AI агентуудыг ашиглаад агентуудаар энэ төр хийлгдэг ийм нөхцлүүд үүсээд бизнесийн байгууллагад ажилладаг мэргэжилтнүүд ямар ур чадвар чухал болж байгаа нөхөр тухайн асуудлыг ямар агентуудын тусламжтайгаар яаж гүйцэтгэж болох уу гэдгийг найруулдаг, зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл тэрхүү найрал хөгжмийг удирддаг ийм ур чадвартай хүмүүс чухал болж ирж байгаа. Өмнө нь бол бид нар зөвхөн хийл тоглодог ч гэдэг юм уу, бөмбөр тоглодог нэг ажлуудыг гүйцэтгэдэг хүмүүсийг бэлддэг байсан бол одоо бүгдээрингийн цуглуулад тэднийг удирдах зохион байгуулдаг ийм жишээлбэл одоо ур чадвартай хүмүүсийг шаардах түвшин ирж байгаа гэсэн. Энэ мэтчил нь бид нар яг бэлэн байж чадж гэнэ үү? Өсөөж хаашаа бид нар ямар өөрчлөлт хэрэгтэй вэ гэдэг асуудал бол маш чухал болж ирж байна. Тэгээд ялангуяа яг инновац технологийн түвшинд бид нар ярихаар одоогийн байгаа технологи гэдэг юмыг бол хамгийн муу технологи гэж ярьдаг. Яагаад гэвэл одоогийн байгаас бүх технологи маань цаашаа үргэлж цаашаа өсөж явж байдаг. Тэгэхээр одоогийн байгаа технологийн түвшинд гэхэд бид нарт ийм одоо аюул тулгараад байгаа нөхцөл бид нар эртхэн одоо өөрийнхөө хэрхэн дасан зохицох арга хэмжээг авахгүй бол цаашаа технологийн хөгжил маань болж юу ч болох ийм боломжтой байгаа. Энэ маань бүгд экспоненциал өсөлтөөр ингэ явж байгаа гэдгийг бас та бүхэн мэдж байгаа. Тэгээ энэ болгонд шийдэл болгоод дөрвөн үндсэн төрлийн одоо инновацийг бид нар хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдэг тухай би бас ярих болно. Үүнд болохоор хөтөлбөрийн инновац, өгж байгаа үн цэнийн инновац, сурах арга зүйн инновац, дээрээс нь бизнес загварын инновацуудыг бид бас нэвтрүүлэх ийм шаардлага гарч ирээд байна. Тэгэхээр яг хөтөлбөрийнхаа төлөө санаа зовж байгаа, сургуулийнхаа төлөө, оюутныхаа төлөө ирээдүйн төлөө санаа зовж байгаа та бүхнийг нийт багш мэргэжилтэнгүүдээ удирдлагуудыг урьж гин. Тэгээд нийт community-гаараа бүгдөө энэ симпозиумд оролцоод цаашд ямар шийдэл байж болох вэ? Яаж бид нар нэг даван туулах вэ гэдгээ ярилцгаална. Энэ маань нэг хөтөлбөрийн ч юм уу нэг сургуулийн асуудал биш. Маш олон оролцох талууд хамтдаа байж иж бид нар энэ шийдлийг оновчтой хийж чадах ийм нөхцөл үүсчихэд байгаа гэсэн. Төрийн зүгээс хөндлөнгийн хяналт тавьдаг байгууллагуудын зүгээс чанарын баталгаа өгдөг байгууллагын зүгээс яаж оролцох юм, ажил олгогчдын зүгээс дээрээс нь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байгууллагуудын зүгээс хэрхэн хамтарч ажиллах уу гэдэг ийм хамтын ажиллагааны дөрөнд бид нар гоё шийдлийг гаргаж ирч чадна гэсэн. Тэгэхээр та бүхнийг энэхүү симпозиумд хүрэлцэн ирэхийг урьж байна.